Hey, за юу яцхан үзэгчтэй Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ 7 хоног болгон хүрдэг Монголын хипхопын товчтой базар мэдээлэл хүргэхэд бэлэн боллоо. За тэгээд олон юм яриад яг хуу шууд бичлэгт орцгоё. Эхний сэдв бол рэпер 113-тай холбогдож байгаа. За сүүлийн үед түүнтэй холбоотой нэг хайхтар сонин сайхан гээд байх зүйл байхгүй. Ерөнхийдөө бол зуны 100 шоу тоглолтоос хойш хэсэг маш чимээгүй байдалд орчихсон байгаа. Он гарснаас хойш ингээ Guys хамтлагтай beef хийсэн. Тэгээд Guys хамтлагийн ах хүү бол өөрөө дис туухийн гэж байгаад ерөнхийдөө бол одоо хүртэл дизэ цацаагүй байгаа. За энэ зуны хувьд бол мэдээж томоохон шоу тоглолтууд энэ тэнүүгээр бол хаа сайгүй боллоо. Хөх баавай тайг гих мэтчлэн та бүхний харсанчлан энэ бүх шоуны альнийхэн ч лайн ап дээр рэпер 113-ийн нэр бол байгаагүй. Ер нь бол угаасаа байдаггүй. Энэ талаар рэпер 113 өөрийнхөө Instagram story дээр атснууд андыг нь cancelсэн гэж шаасан юм уу? Сайн дураараа амраад амьдраад байж байгаа шүү. Анхнаасаа алшиг фестивалуудыг нь хийсдэгчгүй байсан. За нэг иймэрхүү бол стори хийсэн байгаа. За зарим нэгэн сонсогчдын яриагаар болвол рэпер 113-ыг хүмүүсээ cancelчихсан учраас ерөнхийдөө бол ямар ч тоглолтын дээр оролцуулахгүй байна гэдэг яриа гарчихсан байсан шүү дээ. За тэдний эсрэг тэдэнд хандаж ерөнхийдөө бол хийсэн стори юм шиг харагдаж байна. За рэпер 113-ыг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Үзэл бодол нь хуурцдаг. Ерөнхийдөө бол дуун дээр маш хуурц үг ашигладаг. Ер нь л нэлээд хатан хүн шүү дээ. За энэ сторийн өөрийнхөө үзэл баримтлалыг хамгаалсан. За зарим нэгэн хүмүүс рүү ч үед юм уу те ерөнхийдөө бол жоохон beef-ийн өнгө аястай стори байна шүү дээ. Beef гэснээс цаадны ч хувьд бол өнгөрсөн оны 5 сарын 30-нд манай подкастын хамгийн ихний дугаараар өргөдөж орж байлаа. За яг энэ подкаст дээр сүүлийн үед хипхопд болоод байгаа beef-үүд дээр бас өөрийнхөө үзэл бодлыг хэлж исэн. Одоо сүүлийн үеийн beef-нүүд харин худлаа юм санагдаад байгаа шүү дээ. Яг юм тавилттай юу? Тавилттай ч үстэй зүгээр яг жигнэсээ яг чадахгүй нэг beef биш зүгээр би нэг ингээ гөрөөд байгаа. Энэ хүүхдүүдийн афган нарын хэрүүл шиг санагдаад байгаа шүү дээ. Яг тэр сүүлийн үед яг гоё хипхоп ингээ шаагаад те би чамаас илүү гэдгийг харуулж чадахгүй зүгээр. Чи тийм шаагаад тэгээ бидтэй. Чи тэрний хүүхдээ тэгээ явж яасан бидтэй гэл нэг. Гэж хипхоп хэлчихсэн. Чон дадалтай ч те зүгээр. Тэрэн дээрээ дулаад байгаа юм бол Shumino Ice Top 2-ын beef ерөөсөө all time баг те. Та юу гэж бодож байна? Бог ах үсэх юм нөө. Тэ. Гэтэ all time бодоод ерөөсөө G цэцэрэл хоёроо. Энэ л тийм үгчтэй. Тийм. Тэр яг олон раунд явсан нь бол G цэцэр явах ба. Гэтэ тэр хоёр батал их хийгүй явсан та. Тэгээд амар тийм цөөхөн дуу гаргасан юм баг дуу болгоно амар чанартай байсан тийм. Ялангуяа тэр инэрлэхийн дис бол амар байсан шүү дээ. Дис туйг. Өмнө нь болохоор юу гэж хийсэн дисн дээр нь баг дандаа хариулаа явцсан юм шиг тий. Юун дээр болохоор ингээд дандаа шин юмар. За тэгээд рэпер 113-ийн энэхүү стори сүүлийн 7 хоногт Монголын бобод анхаарлыг татлаа. MLB-д Newsak нэрээр 200 хурамшууллаа өрөө. За дараагийн сэдв бол рэпер Иботой холбогдож байгаа. За Мандиба хамтлагийн хувьд бол энэ жилээ Social Play Park дээр 2 удаа дараалан тоглолтоо хийсэн. За үүнээс хойш Солонгос болон Япон гэд аялан тоглолтуудтай байсан шүү дээ. За харин яг энэ аялан тоглолтын үеэр нэгэн жүжигчин охинтой нэр холбогдоод амжсан. Үүнийг бол мэдээж та бүхэн надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. Яг юу болсныг тэр Threads гэдэг аппликейшн дээр одоо юу ч болоод байгаа юм дэ сүүлийн 7 хоног. За ямар ч тач иймэрхүү мэдээллүүд бол маш их газар авч сэвэгцсэн. За яг үүний дараа Мичдма гэдэг жүжигчин охин өөрийнхөө зүгээс бол мэдээлэл тайлбарыг хийсэн байгаа. Мэдээлэл хийж гэдээсэн болохоор энэ бичлэгийг хийж байна. Тэгээд эхэндээ яг юун дээр мэдээлэл хийхээ жоохон ойлгохгүй байгаадсэн чинь миний нэг сторины зургийг SS хийгээд тэгээд твит дээр тавиад тэрнээс хойш амар сэвэгдээд ингээ яваад байгаа юм байна. За тэгээд нэгт гэхэд ямар амар дураараа тэгээ хүний сторины зураг тэгээ SS-ийг хадгалсан байж идгийн хизээ нэг гаргаж ир цацсан гэд хадгалсан байж идгийн тэгээ ганц тэр зурагч гэлтгөө өмнө нь бол зөндөл таараа зураг даруулж ирсэн шүү дээ. Би чинь нөгөө амар дэмждэг, шүтдэг болохоор ингээ багасаа л ингээ таарах болгондоо дандаа зураг даруулдаг байсан. Тэгээ тэр болгоныгоо ч бас Instagram дээр стори хийн, пост хийн. Тэгээ сүүлд бас таарал ялчгүй зураг даруулж болох уу гэж зураг даруулсан. Тэгээ тэр зурган дээр байгаа хүн бол би юм уу? Тэгээд сторидо хийсэн гэсэн бас үнэн. Гэхдээ зүгээр тийм зураг даруулаад сторидо хийлээгээ заавал явуулдаг, харьцдаг, үерхдэг гэсэн үг бас биш шүү дээ. За тэгээд тэр чат мат нь бол өстө үнэхэр мэдэхгүй байна. Тэр одоо яг яадаг юмаа гаргаж ирсэн юм бас өстө мэдэхгүй байна. Тэгээд яг эцэст нь яг юу ч хэлэх гээд байна гэхээр та нар ч гэсэн бас адилхан ингээд дэмжиж шүтдэг хүнтэйгээ те шүтдэг дуучин жүжигчнтэйгээ ингээд тар хараа зураг даруулдаг үсттэй. Би бас дандаа л даруулдаг. Дандаа гоё шүтдэг, дэмждэг, жүжигч ах гэх нартайгаа таархаараа, дууч ах гэх нартайгаа таархаараа дандаа гоё зураг даруулж бас ингэ зургаар хадгалж үлдээ гэж бодоод зураг даруулаад стори пост хийдэг. Тэгээд
зүгээр л байдаг юм ингээд амар ингээд хүн алаад гинт хэрэг хийсэн хүн шиг ингэж амар сэвэд байгаа нь надад жоохон таалагдсан. Тэгээд энэ дээр бол намайг одоо тэгээд муулаад доромжилж ивэл одоо бас яах вэ? Бас ялчгүй сторидо хийсэн нь бол үнэн. Гэхдээ тэгээд зүг зүгээр байгаа хүнийг бас амар гутаанд доромжлоод газар дор ортол нь муулж байгаа нь бас жоохон тиймхэн санагдаж байна. За яг энэ сэдвээ Threads дээрээ сэвдэж байх зор рэпер Сашийн зураг бас яваад гисэн. За үүн дээр бас цаачин өөрийнхөө тайлбар байр суурийг бол хийсэн байгаа. Бас хүмүүстэй зураг даруулдаг байсан нь буруу болоод байна уу? Ингээд ганц нэг хүний л зураг илүү яваад байхаар шударга биш л байна. Би 17 18 оноос хойш дэмжсэн бүх хүүхдүүдтэй бараг л нэрээр нь таньдаг байсан. Бангал зураг даруулж нэмж байдгаа. Ийм дороотолд орсон юм уу нийтээрээ. Cancel энтрэ хийлтэй. Угаасаа дуу хийхээ болоод удаж штэ. Болцсон байхад болгоод байх юм. Надад муу сансан бүхэнд нь би сайн сайхныг хүснэ. Чамайг жаргалтай болгож байгаа зүйл чинь энэ юм бол тэгээд жарга чиний сонголтоо. Манай найз нөхөд болон олон фэнүүд үйл явдлуудыг гэрчилнэ. Битгий ингэж худал хуурмаг зүйлсээр нийтийг самруулж бай. Зөндөөл сонсогчдтойгоо зураг даруулдаг хаанч таарсан өөрөө ямар байх нь хамаагүйгээр. Зарим тохиолдолд хүүхдүүд би тэврээд авахуулъя, хамт зүрх гаргая. Би таныг үнсэд гарчиг гэх мэт байдгаа. Заримдаа зөвшөөрнө, заримдаа дэмийгээд хэлнэ. Үзэн ядах бол тэгээд үзэн ядаж болно. Би хэлээд л байгаа. Хүний наймаачнаас авахуулаад янз бүрээр л хэлүүлж үзлээ. Надад бас та нар шиг ах トゥ хамаатан байдаг. Тэд маань намайг харж байдгаа. Дүүнер маань харж байгаа. Хичээж байхад битгий нэг инг. За нэг иймэрхүү Instagram story бол рэпер Саш хийсэн байгаа. Зарим нэгэн зүйл дээр бас тэр Threads гэдэг аппликейшн дээр манайхан хэтрүүлж байгаа харагдан лээ. За тэгээд ямар ч тач эдгээр сэдвүүд өнгөрсөн 7 хоногт хамгийн халуухан байлаа. За дараагийн сэдв бол рэпер Mybrand-тай холбогдож байгаа. За түүний хувьд бол 2026 он гарчснаас хойш Монголын хипхопод нэлээд идэвхтэй хүчин зүтгэж байгаа. Уран бүтээлийн төвшин гэх юм бол сүүлийн үед ойрхон хугацаатай 2 ч дуу цацчихсан. Үүн дээр нэмээд мэдээж түүний Black Squad Entertainment болон рэпер Mybrand-ийн хувьд бол рэп дэвжээ шоуг бол маш идэвхтэй хийж байгаа шүү дээ. Энэ төслийн хувьд ч гэсэн Монголын хипхопод цоо шинхэн entertainment content болж тун амжилттай явж байгаа. Mybrand-ийн хувьд бол саяхан SV хэмээх подкастт орсон байсан. За түүний хувьд бол энэ подкастт 2 ч сонирхолтой зүйлд хариулт өгсөн байсан. Сонсогчдын асуултын тэмдэг хэвээр үлдсэн зүйлд. За эхнийх нь бол рэпер Тандер болон рэпер Мега нарын хоорондын харьцуултын талаараас өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн. Тандер ингээд хоёрыг харьцуулт байдаг гэсэн шүү дээ. Ер нь та өөрөө мэдэрдэг гэсэн. Ер нь байнга ингээд одоо арай гайгүй болчих шиг. Харин тий одоо ингээд хүлэн зөвшөөрмөр тий. Бид хоёр ч ингээд тустай хүмүүс шүү дээ. Заавал ингээд зүгээр ингээд Тандер дуу гаргасан чи би зүгээр ялагдсан баг. Зүгээр сууж байгаа. Тандер тоглолт хийсэн чи би ингээ арчааг болсон. Би мөрөөр өөрийнхөө хийгээл явж штэ тий. Тийм харьцуултыг бүр ялангуяа за 5 жилийн өмнө ч юм уу бүр амар байдаг гэсэн тий. Амар байдаг гэсэн тэглээ. Тийм ингээ хоёр заавал харьцуулах ёстой юм шиг тий. Гэтэ би зүгээр ингэж бодд юм а. Цаашаа мундаг хөдөлмөрч мундаг юм одоо багинч өөрөө ч толгой сайн тий хичээнгүй байж иж тэр прожектыг бодож олсон шүү дээ тэнгэрийгээд тий. Яг юм үндэсний ингэж хөгжмөө байраад ингэхэн зөв юм байна. Тэгээ тэр мөрийг сайн хийж байгаа байхгүй юу? Тэгээ би заавал бас тех албагүй шүү дээ. Энд чинь юмд хүний цаг хугацаа тохироо үр дүргүүлэх ээлжтэй ингээ юмнууд байгаа шүү дээ. Заавал харьцуулна. Манай охин хүртэл ингээ над руу би ингээ шин дуу хийсэн байхгүй юу? Та одоо энэ Тандер мандер шиг дуу хийж болдоо. Ингээ гайхсан юу вэ миний охин. Тэр чи өөр хүн. Манай охин хүртэл гэж байна. Тэг би за. Одоо ер нь гайг болсон цаашаа. Одоо харин харьцангуй болсон. За энэ подкаст дээр яригдсан өөр нэгэн сонирхолтой зүйл гэх юм бол өмнө жил рэпер Mybrand болон рэпер Loki нар хоорондоо маш халуухан биф хийж байсан шүү дээ. Рэпер Loki-тай болсон биф болоод одоо яг ямархан харьцаатай вэ? За энэ асуултанд бол хариулт өгсөн. Loki-тай ер нь бифтэй эсвэл найзуудтай эсвэл яа зүгээр ингээ би нэгэ жоохон хатгаад байдаг яа. Би зүгээр им ярих дурггүй шүү зүгээр. Өөрийнхөө зүгээр асуудмаар байгаа. Биф миф байхгүй зүгээр хипхоп ч угаасаа л нэг юм байх хэрэгтэй штэ нэг юм үг хэлдэг те. Тэгээ би зүгээр сүулт бодсон. Тэгээ би бас өөрөө жоохон муухай хүн юм шиг санагдчих. Зүгээр байгаа хүн те. Тэнд ингээд өөрийнхөө юм хийж яхад нь би энэ подкастэнд базаанд орсноо хамгийн overrated. Яг ер нь бол хүмүүс дургуй хүн байж бас болдог штэ. Би Loki надад дургуй ч юм уу байж болно штэ те. Дургуйч яг зөв нэг таалдаггүй ч юм. Тэ таалдаггүй. Хүмүүс нэгэндээ тийм сайн харилцаатай хүмүүс сайн биш харилцаатай хүмүүс байдаг штэ. Тэрэн шиг л ихгүй. Тэгээд уул нь бол цаачин бас зүгээр л байгаа юм л та. Тэгтэн зүйлд нь бас хөвөлтөй бадалдахтай очиж Loki штэ ээлж өгöd тэр чин хүний дургуй хүрэн штэ эгог нь те ингээд хинч дургуй хэлэх те. Зүгээр байхад нь би өөрөө 2 удаа гэж очиж халдагдсан байгаа байхгүй. Тэгэхээр дургуйд хүрэх нь бол зүв ёсны хэрэг. Гэхдээ тэглээгээд би нэг одоо уучлалт муучлалт тийхгүй угаасаа чи хипхоп ч ингээд нэг юм
үг мөг панч манч шидэлцэл тэгэл ганц нэг юм шидэлцэл. ганц юм хатгаал ингээд байж идэг чи яах мах бол битүү шүү дээ тий. За рэпер Mabranter дамжуулан Black Squad Entertainment толбогдъё. Өчигдөр буюу 2026 оны 8 сарын 4-нд рэп дэвжээ шоуны цоо шинэхэн дугаар цацагдсан. За season 4-ийн EP 7 дээр болов энэ season-ы топ 4 оролцогчид тодорчсон байгаа. Даваа 7, Everest, Ганзо, Colin нар бол топ 4 оролцогчид багтсан байгаа. За мэдээж энэ season-ы favorite-эр болов Colin нэрлэгдэж байгаа. Харин underdog-оор бол топ 4-өөс харж байхад Everest-ийг бол нэрлэж болохоор байна. За мэдээж даваа 7-оос дөрөхгүй байж болохгүй топ 4-т бол ахин нэг удаа гарч ирлээ. Дараагийн дугаар дээр бол топ 4 оролцогчийн онолт нь хэрхэн таарсныг мэдэхгүй. Ямар ч тач EP8 тун удахгүй цацагдаад за тэгээд аврагын батал болоо тодорхой ойлгомжтой. За тэгээд энэ 7 хоногт рэпер Mabranter болон рэп дэвжээ шоутай холбоотой дээрх сэдвүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол жил бүр зохион байгуулагддаг Triple X хөгжмийн фестивалтай холбогдож байгаа. Triple X шоуны хувьд энэ жил 9 дахь жилдээ төв цэнгэлт хүлээлтэнд зохион байгуулагдах гэж байна. За тоглолтын товыг бол та бүхэн харсан байх 2026 оны 8 сарын 29. За энэ жилийн хувьд бол өнгөрсөн жилийнхтэй мөн л адилхан рэп батл болоо тайзан дээрээс явна гэж байгаа. Үзэгч та бүхэн ч гэсэн Triple X фестивалийн тайзан дээр хин хиний батлыг үзмээр байна. Комент хэсэгт бас сэтгэлдээ үлдээгээрэй. За тоглолтын хамгийн чухал хэсэг болох лайн апын хувьд бол тун удахгүй зарлагдах гэж байгаа юм байна. За тэгээд Triple X-тэй юу ярих вэ? Тунд ажгүй лайн ап цацагдана гэж бодож байна. За тасалбарын тухайд бол энгийн тасалбар 79,000 төгрөг, VIP тасалбар 500,000. За хамгийн гоё нь бол 3 найзын тасалбар байгаа. 8 сарын 16 хүртэл 3 найзын тасалбар 150,000 төгрөгөөр худалдаалагдж байна. Triple X Music Festival-ийн тасалбарыг та бүхэн Shopee-ийн минь болон GS25-ын Монгол дахь бүх салбараас худалдаа авах боломжтой. За тэгээд 2026 оны 8 сарын 29-нд Triple X Music Festival төв цэнгэлт хүрээлэнд 9 дахь жилдээ. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер KK болон Megan-тай холбогдож байгаа. За рэпер KK-ийн хувьд бол 2026 он гарснаас хойш уран бүтээл бол аягүй идэвхтэй хийж байгаа. Энэ зууны бараг л бүх томоохон шоу тоглолт дээр бол түүний нэр байсан. Нэг өсөндөө бол ургац хураалтын жил болж байгаа. Харин түүний өнгөрсөн 7 хоногт хийсэн Instagram story баггүй хүмүүсийн анхаарлыг татаад амжсан. Тэрээр өөрийнхөө Instagram story дээр миний хайртай дуу хөгжмийг ингэж доромжлохгүй та хоёр маяр заяа. Дорндод дуулах гэж ирсэн нэг гэж ирсэн дуучтаа үл тоомсорлоод дуулахгүй яваад өгчөж байгаа. 2 Megan таньсаар байж танихгүй байгаа юм шиг нүднийхээ булангаар захалж харж марснаа яахаа хэлэхгүй тэрчгтээ явж мовцсон. Дургүй бол трийг шууд хэлээрээ ахын дүү. Асуудал байвал бас зүгээр хэлчихэрэй. Хүүхэн шиг яах гээд байгааг нь мэддэхгүй зант дургүй шүү. Эсвэл ахын дүү арай тэр би гарыг чиний даамсганд бариулаач надад баяншаа энтер гэдэг дуунуудаа бардаад байдгийн биш үсттэй. Би ч адилхан мөнгө аваагүй. Гэхдээ урлагийн алтан тайзаа хүндлээд бас ирсэн хүмүүсээ хүндлээд бас нэг дүүгийн төрсөн өдрийг хүндлээд дуулчаа гэж хэлсэн бидтэй. Энэ бацааны дуулж байгаа хаанч би дуулахгүй шүү. Дээрээс нь нэмээд хэлэхэд дахиж над руу нүднийхээ булангаар харуул нүдийг чинь бүлт зохин шүү. Гомо бацаа минь. За нэг юмрхүү маш хурц сториг бол рэпер KK хийсэн байгаа. За энэ сторины хариуд бол ямар нэгэн сториг бол эдгээр залуучууд хийгээгүй. Гэхдээ төд удалгүй нөгөө л Threads хэмээх аппликейшн дээр Megan-ы талаар бол хачирхалтай мэдээллүүд явж эхэлсэн. За мэдээж та бүхэн эдгээр мэдээллүүдийг бол харсан баха. Тэгэл өөрөөс урлагийн те одоо дууч хүн байж энтэнд очиод омбоо шомбоогоо гаргаа явуулж бас болохгүй шүү. Би ч одоо тэгээ бас энэ дээр яг юу ярих вэ те? Ямар энд очиж омбоогоо гаргасан байна, тэнд очиж шомбоогоо гаргасан байна гэж мэдээлэлтэй нэш. Ямар ч тач түүнд болоод бусад урлагийн хүмүүстээ маш том их сургууль боллоо. За тэгээд миний энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай суугтаа subscribe дараагүй бол subscribe дарж нэгдээрэй. Тун удахгүй базаа гэдэг контентийг Монголын анх дахь сууг 200,000 болох гэж байна. Нам дагснаас намайг дагаарай. Сакаут төр маш төвчтэй.